Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэд харандаа болон маань итгэхэд бэлэн боллоо. За та нар өвлийнхээ амралтыг сайхан амарч өнгөрүүлж байна уу? Одоо манай өнөөдрийн нэвтрүүлэгт Сэлэн аймгийн төлөөлөгчд ирсэн байгаа. За одоо ингээд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Пүрбат орж ирсэн. Сэлэн аймгийн хэдгээр сургууль? Хоёрдугаар сургууль. За ерөөсөө Сэлэн аймгийнхаа сургууль, багш, ангиан аялгууныг сайхан танилцуулж байна. Хэдгээр сургууль вэ? 2. Сэлэн аймгийн хоёрдугаар сургуулийн хэн багштай? Ганццэг. Ганццэг багштай. Нэр нь хэн блэ? Аялгуун. Аялгуун орж иржээ. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Ном доотор орж ирсэн бай. Чи Сэлэн аймгаас хол газараас богоноор суугаад хүрээд ирсэн үү? Үгүй Машинаар давхид ирсэн биш. За дараагийн хүүхэд хэдгээр сургуулийн хэн блэ? 15 дахь сургуулийн дэлгэн жаргал. Дэлгэн жаргал орж иржээ. 15 дахь сургууль. Дараагийн хүүхэд Шинэ Монгол хараа бүжигний хэдгээр ингийн? 1-р ингийн Мишель орж иржээ. За ингээ өнөөдөр бас нэг хөгжөлтөд төвлөрнө. Хөл бөмбөгчин нэгэн амтныг зураад ихтэй хэдүүлээ. За балмаас руу даваар багшигаа сайхан гараад эхнийхэн дүрсээ сайхан гаргуул яах вэ? Одоо та нар чинь дүрсийг уу сайхан зурчдаг тийм ээ? Өө нэг ийм дугуй буюу 100 дугуй дүрсийг томхон сайхан зурчих шүү дээ. Айл болохоор том зураг их гоё болдгоо. За эндээс нэг шулуун зураас татчих нь шүү дээ. Чихэн том байх тусмаа Мишель давхарлаад нэг юу яа та? Наадахын гадуур бас ингэж нэг зурч. Томыг. Чинийх одоо энэ вэ шүү дээ, тийм ээ? Энийхээ гадуур дахиад нэг юм том. Үнийг чи өөрөө ийм соотон ийм өндөр шигтэй. Соотон чигтэй. За үнийг ийм. Бид нар энэ дүрсэнд маш олон зураг зурж байгаа тийм ээ. Тэгээ хамгийн гол онцлог юм энэ. Юу вэ? Сахал. За энэ ягаад багш нь ингэж зурж ийн гэхлээр нөгөө хэлбэр дүрсээр нь та нарт яг уу зургийг зур харгыг энэ одоо биенийхээ хэмжээтэй шахуу юм сүүл байж байгаа шүү. Тийм ээ. За энэ доошоо ийм. Одоо нөгөө хөл бөмбөгийн хаалгач гэж байдаг да. Тэрийг мэдхүү та нар? Амархан баг. Аливаа амтныг үү штэ. Яг энэ өгдлүүдээр яг энэ өвдгөөр нуглуулад ингээд жаахан давхарж өгöd болоо энэ ерөөс. Гаран дээр яг уу энэ хэсгийг давхарлаад өгчихнө. Энэ хэсгийг давхарлаад өгчихнө. За энэ нөгөө хөл бөмбөгчийн юм чи яг уу. Хөл бөмбөгийн нөгөө бэлий байдаг штэ. Тэрийг өмссөн. Ингээд хамгаалах гэдэг нь тийм ээ. Хөлийг нэгэ татдаг ч юм. За хэдүүл нүүрлэг орж болох уу? Чихний үзүүрийг явах уу? Ингээд сайхан тод болгоод өгч байна. За одоо нөгөө хамар нүүд хөмсөг амаан гоё хийчихвэл яг уу зург гоё болох юм шүү. Багш нь явцыг хараад хай та. Сайхан. Мод. За одоо нөгөө бөмбөг ингээд барих гэж байгаа хүн чинь нэлээ тийм анхааралтай байх нь шүү дээ. Тэгвэл яг уу эхлээд энэ хүнд нь яг уу юм 100 дугуй. Тэгээ энэ 100 дугуйтэй гэрлийн галантай
Цагаан үлдээгээд ингэхээр яг уу. Нөгөө үнэний чинь хамар нь гараад ирж шүү дээ. Ой, энүүгээр номон зураас ингэж харж байна. Энийг маа хэлбэр. Хөмсгийг нээчих. За өнгө ялгаад ирэхлээр зургмаа сайхан болноо. Энэ дандаа нөгөө үсгч өөрөө бас зураг байх нь шүү дээ. Энэ доош харсан үүсэг маягийн юм гараад ирж шүү дээ, тийм ээ. Тэгээ эндээс яг хөө хэлнэ утац. Тэгээ энэ үхэн дээр хашаар дээр нь ийм цэг гараад ирнэ. За нүдийн сайхан хийчих тэгэл болох гэдэг юм да, тийм ээ. Нэг энэ үхэнд нэг 100 дугаар дүрс хийгээд энэ ч одоо бас нэлээ анхааралтай харж шүү дээ. За энэ үнэгээ ингээд сайхан будахад яах вэ? Энд нөгөө бариад авсан бөмбөг нь байж. Хөл бөмбөгд бас нэг дугуй. Хөл бөмбөг чи юм алаг байдаг тийм ээ. За ингээд хөл бөмбөгч үнэгийг хөгжилтэй зургийг хэдүүл өнөөдөр яах вэ? Зурлаа шүү дээ. За энд голцоохон үнэг ямар өнгөтэй байдгүй лээ хөгтүүдээ? Улбар шар. Улбар шар. Маш зөв. Чоно байсан бол яг хэдүүлээ ямар өнгөөр бодох вэ? Саар. Саар л өнгөөр. За манай Номтбаатар, Аялгау, Пүрбат тэрийг одоо Сэлэнгэ аймгийн ангийнх нь харж байгаа шүү дээ. Зураг зураад гомон гоё үнэг зурж байна гэх. Тийм ээ. Будахтаа биш дээ. Ингээд нэг жигдхэн зөөлхөн дараад ингээд будчихэр. Одоо энэ хамар руугаа орж ирж байна нөгөө өнгөн тийм ээ. Ингээд. Ахих маягтай зөөлхөн дараарай, чанга бити дараарай. Энэ өөрөө биерэн палмастер байхгүй. За Сэлэнгэ сайхан аймгийнхэн тухай хэдүүлээ ярилцсанаа. Хэдүүлээ буданга нөгөө дуу шүлгэн унших уу? Хинээс эхэлчихье. Пүрбата. Шүлэгтэй ирв үү, дуутай ирв үү? Намар нартай сайхан, намартай би дуртай сайхан, алим жимс, амтлаг сайхан, айлуу бүгд амтай сайхан. Дуусна Пүрбата. Баярлалаа Пүрбата. Аялгау шүлгээ уншиж. За бодож өгөөрэй заяа. Номтбаатар. Шүлэгтэй гэсэн тий. За шүлгээс бод сайхан уншиж. За. Өглөө босоо ширэн зүнхээ өөрөө зурагч олж элтэн сурхаа сургуулийн зүг ми харахад үлсэн зүрхмийн цаа шинэ үзэг хандаа бүгд чинь өцлөө бүхэн чинь өцлөө бүхэн цаан шин. За Номтбаатартаа баярлалаа. Өнөөдөр аялгау шүлгээ сансан уу? Одоо унших уу? За тэгдэм бас нэвтрүүлэгт орж ирэхээр одоо ингээд бас сантраад шүлэг юугаа мартчихтэй тал байд. Чи зураг сайхан зурчаарай заа юу. За дүлгүүн жаргал юу тэрлээ. За. Хүн зөөлөн тасан ширхэг бүшлэн аргагүй бутран гэлтагнаад мэдэн навчин мишэн зогсохдоо сайн байна уу гэж цастай мэндэлээ цасган минь сайн гихшиг чамайг дагаад ирлээч гихшиг цас бит хоёр
Баясаад цасан охин болчихлоо би. Цаграх хэлбэртэй цасан ширхгийг цацлан цаацлан бутран гялтагнаад нүдэн нүвчин мишэн зогсохдоо сайн байна үгээд цасан мэндэлээ цасхан минь сайн гихшиг чамайг дагаад ирлээж гихшиг цас бид хоёр баясаад цасан охин болчихлоо би. Гоё Дүлгийн жаргал. Дүлгийн жаргал дуучин болно шүү. Сайхан дуулаад байгаа заа юу. Энэ тэгээд биш үү? Та нарт энэ баяруудаас ямар баярууд нь гоё санагддаг юм? Одоо шинэ жил үү? Сая удаад өнгөрсөн гоё тий. Тий. Тэгээ өөр. Сар хүүхдийн ийм баяр тийм ээ. Ийм олон гоё баярууд байна. За. Мишель дуутай юу, шүлэгтэй юу? Ойсохтой юу? Юутэй? Ойсохтой. За. Таана. Бодон бодол төрн, санаа төрн. Мөсөн дээр мөнгө аяга тавиад хүн мартсан байна. Суужгаад биш үү? Тэгвэл мөсөн дээр ингээд тусаад байдаг сар байна. Сар шүү. За баярлалаа. Хүчээр татсан. Надыг бас төөрүүлэх гэж байна тий. Мишель том болоод ямар мэл? Дүлгүүн жаргал ямар мэл тоо? Тооны багш. Тооны багш, хоёр багш сууж байна. Номтотор ямар мэл тоо? Ямар мэрэгчлээ тоодгоо том болоод? Бодсон уу? Багш болно. Урдан багш гараад ирдэ. Номтотор багшаа. Аялгүй ямар мэл тоо? Цагтаа. Аялгүй. Амар гэрий. Хөшүүж аялгүй. Бүрбат ямар мэл тоо? Цагтаа. Тий, зайшгүй цагтаа. Бүрбат тус цагтаа хөш. Амар гэрий хоорондоо бүрбатаа. Гүйсдгий. Тий. Айшинтай. За багшны яваад зургийг нэг хараад. Одоо нэг хөл бөмбөгийн нэг ногоон талбай биш үү? Тэрийг ийч. Ёстой болж байна. Манай 1-2 дугаар ангийнхны. Энэ тэр энийг сайхан ингээд доош нь битүү сайхан ногоон. Хөл бөмбөгийн талбай чинь сайхан ногоон байдаг тийм ээ. За ингээ бүтээл төрх агшин хаар хоол газрын сэлэнг нутгаас шидэт тарандаа нэвтрүүлэгтээ зорин ирж оролцсон Бүрбат аялгуу Номт Баатар мөн нийслэлийн 5 дугаар хэдгээр сургууль үлээ? Дүлгөөний жаргал чинь 15 дугаар сургуулийн Дүлгөөний жаргал Шинэ Монгол хараамаа бижийн сургуулийн Мишель нартаа одоо баяр хүргье. Та нар сайхан зурлаа. Одоо ингээ бүтээл төрх агшин сайхан агшин байдаг. Дараа нь багш нь одоо та нарт бэлдсэн тоглоомын төвийн их сайхан урилгыг ингэж бэлгэлж гардуулнаа. За ингээд эхний хүүхэд Сэлэнг аймгийн 2 дугаар сургуулийн авиаслаг сурагч Бүрбатын зургийг үзнэ. За сайхан зурж байгаа юм уу? Тэр. За ийш нэг царвал та. Гэхдээ тэр хөднийхэн доотлынх нь тэр юу гоё хэсэг энэ тэр бол үнэхээр гоё. Ингээ паацгнаа бум гэд ингээд нөгөө бөмбөгөө шүүрэл аваад одоо тэр доотлын ногоон зүлгийн гүйсэйчвэл гайхалтай өөрийнхөө ингэж дүрсэлсэн. Энэ гоё хөгжилтэй зургийг зурсан Бүрбатта улам их амжилт хүсье. Сэлэнг аймгийн хүүхдүүдээ Бүрбатын зургийг хараарай. Одоо зурсан хүүхдийг хараад та. Тэр цаана нь тэр одоо цугах гэдэг. Нүрээ харуулчих Бүрбата. Тэр гараад ирсэн шүү. За Бүрбата амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач аялгуу хам бүтээлэг үзнэ. Аялгуу сайхан зурнаа. Тэр их мастер.
Өө тэр хүзүүгийн бүр ингээд багшаас тэс өөр зурж байгаа шүү дээ. Энэ бол чиний арга барил шүү заа юу. Тэгээ гүйцэтгэл сайтай. Их сайхан зураач хөхт байна. Аялгуудаа улам их амжилт хүсье. Сайн зураач болно. Чи бас цагдаа болно гэлөө. Оо зураач цагдаа болоорой. Дараагийн авьяаслаг зураач Номт Баярын зураг үзье. Сэлэнг аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Номт Баяр зургаан урдаан бариад үзүүлэх гэж байна. Үзүүллээ. Харууллаа. Тэр ингэж гоё гаргаж байгаа. Та гурав зэрэгцүүлээ зургаар ингээ өргөдөхтэй. Гурван өөр дүр төрх гарч ирж байгаа байхгүй. Хүүхэд ингэж өөрийнхөө сайхан зурдаг. За Номт хоёрын зурганд бас их гоё юм гарч байна. Гүйцэтгэл их сайтай, донж сайтай тийм ээ. Их хөөрхөн хөгжилтэй дүрийг маш цэвэрхэн гаргаж ирж байгаа. Үүл хийцсэн тийм ээ. Тэр бөмбөгөн доод талд нь байна. Ингээ зугаатай сайхан хөгжилтэй зураг зурсан Номт Баатар Сэлэнг аймгийн аялгау бүр бат нартай амжилт хүсье. Тэгээ тоглоомоор сайхан тоглоорой. Багш нь гоё сюрприз тоглоомын урилга өгнө. Дараагийн авьяаслаг зураач 17 дугаар сургуулийн авьяаслаг зураач Дүлгүүн Жаргалынхаа зургийг үзнэ. Ирээдүйд багш болох мөрөөдөлтэй ийм хөөрхөн хүүхэд маш гоё уран дүрсэлсэн шүү. Тэр. Гэхдээ үнэг ерөөсө тэр малгай өмсгдсэн байна шүү дээ. Оо бэлийг өмссөн, бөмбөгөө өмссөн тийм ээ. Ингээ сайхан ногоон дэлбжин дээр их хичээнгүй тоглож байгаа гоё дүрийг маш гоё тэр нүднийх нь хаарц тэр гайхалтай. Сайхан зураг зурсан Дүлгүүн Жаргалдаан улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Шинэ Монгол Харамаа бүжигийн 1-р ангийн сурагч. Сая цагаан толгойн үсгээ үзэж байгаа Мишелийн зургийг үзнэ. Жаахан дэш өрч байстай гоё. 1-р ангийнхан бол одоо ингэ зураг урлагт төрөн сайхан орж ирж байгаа. Авьяаслаг ирээдүйд сайн багш болоорой. Наад зураг урлал чинь чамд маш хэрэгтэй. Хүүхдүүдтэй зургаар ингэж сайхан үзүүлэлт хийгээд бага ангийн багш болох юм уу? Дунд ангийн багш болох юм уу? Ахлах ангийн багш болох юм уу? Бага ангийн багш уу? Хүүхдүүд үсэг заадаг багш ч одоо мундаг хүндлэгддэг юм шиг. Гой дуу байдаг тийм ээ. Үзэг барьсан туйхан гарт минь үг холбохоор гигэл заасан бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бичиж сурлаа. За ингээд бүх багш нарт нь бас баяр хүргэж. За ингээд багш нь та нарт бэлдсэн энэ сайхан тоглоомын газрын урилгыг өгөх гэж байгаа. Энийг 1-ээс 4 дахь өдөр ажлын өдрүүдэд ямар цагт үзэж болно? Сэжсэн үү? 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь. За энд ямар тоглоом байна гэхлээр ижигэн чарга байна, пони бар байна, зоо парк байна, аимшигт байшин, юстивер тоглоом. Үсэрдэг тоглоом. Саатан зүй бүжиг, эцэг эхчүүд зориулсан хэсэг. Цасны чарга, цахилгаан машин, алиалагч дуучид хийлдэг гэх ингээ 20 гаруй тоглоомыг одоо энэ дээр тоглох нь шүү. Тэгээ иргэдэг цахилгаан тоглоом, ном сум харуулна гэж байна. Өв соёлтой танилцсан гэж байна. Энэ сайхан 20 гаруй төрлийн үйл ажиллагаанд хамрагдаж хүүхдүүд 4-5 цаг хөгжилтэй аюулгүй орчин гэр бүлээрээ жаргалтай тоглох жонон гэж одоо энэ сайхан тоглоомын өвлийн парк нэгдсэн байна. За энэний урилгыг багш нь хүүхдүүдтэй бэлэг болгон гардуулна. Мөн энэ цэлцэгнүүр гээд солонгоч хрэн гардуулна. За ингээ бэлгдэж. За энэ багшийнх нь гаргасан энэ авилгатай тамцах газартай хамтарч хийсэн заан охт нь 2. Арслан хулган 2 гэдэг үлгэрийг сайхан уншаад буддаг ийм ном байгаа шүү. Тэгээ энэ үлгэрээрээс идэвдээд үнэг хөл бөмбөгчин үнэг гэдэг сайхан зургийг зураад заяа. Багш нэг 3 харнаа. За Мишельдээ амжилт хүсье. Ном бэлгээ аваарэ. Номт Баатартай амжилт хүсье. Солонгоч хэрэг аваарэ. За гоё хамгийн гоё юм нь энэ олон тоглоомонд тоглох хэрэг текст нөө дахиад гарч ирдэг. Би бас тоглож үзчихсэн. Үлсэн үү? Энд хизээчцээ. Надаа очиж үзчих үү? олчтор оцсон. Оо дахиад үз. Дахиад тоглоо. Өвл хөвгтөч нь танд тоглолт дуусна гоё байв гэхлээр дуурдаг шүү дээ. Тэр чинь нөгөө тоглоод байх сонирхолтой байхгүй. За би бас солонго чихрийн бэлгэлж байна. За ялангуяа манай хөдөө Сэлэнгээс ирсэн бүр бат аялгау Номт Баатар энэ маань яг
Энэ сайхан тоглоом дээр ингэ тоглоорой заяа. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.